Сайн байцгаана уу? Намайг Бадамцэг гэдэг Mommy агентлагийн үүсгэн байгуулагч бөгөөд сурагч багш байна. Mommy агентлагт хэрхэн нэгдэх вэ гэдэг асуулт хамгийн их ирдэг. Тэгэхээр бидэнтэй хамтран ажиллахыг зорж байгаа, хүсэж байгаа хүмүүст зориулсан алхамчилсан заавар буюу агентлагт нэгдэхэд ийм процесс болдгиймаа гэсэн танилцуулгыг энэ видеогоор танилцуулах гэж байна. Хамгийн эхлээд Mommy агентлагт нэгдэх хоёр арга бий. Нэг нь болохоор шууд сонгон шалгуултанд орох, нөгөөх нь сургалтанд хамрагдаад дараа нь сонгон шалгуулт өгөх гэсэн хоёр арга хувилбар байгаа. Хэрвээ миний онлайнд ажиллах чадвар харьцангуй дайжгүй, би ер нь багийн юм хийчихнэ гэж бодож байгаа бол шууд сонгон шалгуултанд орж болно. За бүртгэлийн хур хэмжээ нь 10,000 төгрөг байдаг. Шууд Mommy агентлагийн виртуал туршлагын академи гэсэн пэйж хуудас байгаа. Тэр пэйж хуудасны чатаар оруулаад шууд сонгон шалгуултын линкийг автомат хариуцлагаас авч болно, эсвэл бичээд мэдээж авч болно тийм. За тэгээд тэр бол бүртгэлийн линк байгаа. Тэрэн дээр таны мэдээллүүд бүртгэгдэнэ. Нэр, уртас, имэйл, мэрэгжил, эсвэл онлайн орчинд хийж чаддаг хамгийн сайн зүйлс ч гэх юм тийм ийм зүйлүүд чинь авсан тийм форм бүглүүр гэсэн үг. За тэр форм дээр хиймэл хаягийн дагуу таны имэйлээр шууд сонгон шалгуулалтын текст мэйлээр чинь ирнэ. Тэгээд тэр мэйлийг ингээд мэйлээр ирсэн даалгавруудыг гүйцэтгэх нь багийн болон ганцаарчилсан гэсэн хоёр төрлийн даалгавар байгаа. Ганцаарчилсан даалгаврыг бол шууд хийчихнэ. Багийн даалгаврыг болохоор тухайн тестэнд орж байгаа хүмүүсийг ингээд нэгтгэхэд нэг баг болгох чинь тэр хүмүүс хоорондоо нэгдээд багийн даалгавар гүйцэтгээд илгээдэг байгаа шүү. За тэгээд хоёрдугаар шатныхын даалгавар нь болохоор кодгүйгээр вебсайтыг усрах ямар нэгэн WordPress ч юм уу, Wix ч юм уу ямар нэгэн зүйлийг ашиглаж чаддаг бол тэрэн дээрээ вебсайтаа усраад тэгээд линкийг бид нар руу түр линкийг мэдээж домен заавал халдсан байх албагүй түр линкийг нэлээгээд явуулахад хангалттай. За харин хэрвээ би эдгээр зүйлсийг бол арай мэдэхгүй байна. Сургалтанд хамрагдчихад дараа нь сонгож шалгуултанд орё гэж байгаа бол виртуал нарийн бичгийн буюу онлайн орчинд ажиллах чадвар олгох анхан болон дунд шатны сургалтанд хамрагдах ёстой. За анхан шатны сургалтаар нь бол Gmail хэрхэн нэг вэ, Google Drive-ийг хэрхэн ашиглах вэ, файл хэрхэн шеэрлэж багаар онлайн орчинд хэрхэн ажиллах вэ, хурал уулзалт яаж зохион байгуулах вэ, цагийн бүсийн зөрүүтэй уулзалтуудад би хэрхэн орох вэ, онлайн орчинд яаж сошиалын постэр видео хийх вэ гэх мэт ийм сургалтуудыг анхан шатны мэдлэгийг авчна. За харин хоёр дахь шатны сургалтанд болохоор кодгүйгээр онлайн орчинд вебсайт усарч сурдаг. Тэгээ яагаад заавал энийг онлайн орчинд ажиллаж байгаа хүмүүсээс шаарддаг вэ гэхээр бидний ажиллаж байгаа энэ вебсайтын арталт товчлуурын ард юу байдгийг, линкний ард юу байдгийг, зурагны стандарт хэмжээ ямар юунаас хамаарат харьцаа пиксел нь ямар явдгийг гэх мэт маш олон зүйлийг хүн веб усарч авах хугацаанд мэдэж авдаг учраас Mommy агентлагт орж иж байгаа хүн болгон онлайн орчинд вебсайт усарч сурдаг. Тэгээд чаддаг болдог. Үүнийг манай агентлагт байгаа бүх гишүүд хийж чаддаг гэсэн үг. За сургалтаа болвол виртуал нарийн бичгийн анхан шатны сургалт, дунд шатны сургалт гэж зарлагдахад нь сууж болно. Эсвэл Mommy Academy гэдэг аппликейшн байгаа. Хамгийн хялбар бөгөөд түрхэн арга нь бол энэ аппликейшн шүү. Тэгээд аппликейшн дээр ороод анхан шатныхын хөтөлбөр, дунд шатны хөтөлбөр гэдэг энэ хоёр хөтөлбөрийг нь ороод суралцаад таны бүртгэлтэй утас болон имэйл айрт нь ямар хичээлийг аль процесс дээр нь аль хэсэг дээр нь үзэж явна вэ гэдгийг бид нэр аппликейшнаар дамжуулаад харчдаг. Тэгээд дараа нь аппликейшнаар дамжуулаад тань даалгаврууд ирнэ. Яг нөгөө анхан сонгон шалгуулалттай адилхан багийн болон ганцаарчилсан гэсэн хоёр даалгавар өгдөн. Энэ даалгаврыг гүйцэтгээд дуусаад тэгээд дунд шатныхаа хичээлийг үзэж дуусаад вебсайтаа усраад линкийг нь биднэртөө илгээснээр Mommy агентлагт нэгдэх анхан шатныхаа даалгаврыг шатыг давж ийн гэж ойлгож болно. За ер нь бол сонсоход айгүй их тийм хэцүү юм шиг санагддаг. Гэхдээ аль хэдийн энэ зүйлсийг ингээд онлайн орчинд ажиллах охтын чадваргүй байсан хүмүүс суралцаад агентлаг дотор ороод амжилттай нэгдэж байгаа. Тийм болохоор энийг сонсоод бити шантраарай гэж хүсье. Би айгүй тийм төвөгтэйгээр эсвэл айгүй тийм мэдлэг шаардахаар би л авч чадахгүй хаа гэж бодогдохоор ярьсан болон төрөөлчлаарай. Гэхдээ үнийг яг хийгээд үзэх юм бол тийм ч зүйл биш. Зүгээр ингээ алхамаар жижигээр нь хичээлүүд өөртөө бас нэг тийм яг за энийг дараад ийшээ ороод ингээд айгүй тийм дэлгэрэнгүй заажсан байдаг учраас багийн хүмүүс сурчдаг шүү. Сураад манай агентлагт хамгийн залуу нь 23 настай. За хамгийн ахмад нь бол 50 гаруй насны хүмүүс ингээд Mommy агентлагт нэгдээд онлайн орчинд ажиллаад явж байгаа шүү.
Анхан шатныхаа даалгавар одоо нэгдүгээр шат нь бол нөгөө нэг онлайн орчинд ажиллах тэр одоо юм даалгаврыг гүйцэтгээд тэгээд өгчин. За тэр даалгаврыг гүйцэтгээд ингээд дуусны дараа буюу дунд шатаа дүүргэсний дараа танаас видео анкет авах имэйл хийлгээ. За та энэ мэйлээр видео анкет ирүүлээрэй гэх. Тэгэхээр видео анкет дээр юу ярих хэрэгтэй байдаг вэ гэхлээр таныг яагаад Mommy агентлагт ажиллуулах ёстой вэ гэдэг шалтгаанаа хамгийн нэгдүгээр ярьж өгье. Яагаад гэвэл би тэдэн хүүхдээ гэрээсээ гарах боломж байдгүй эсвэл асаргаа нэг хүн эсвэл бүгдийн бэрхшээлтэй за одоо юу гэх юм те яагаад би заавал Mommy агентлагт ажиллах шаардлагатай вэ гэдгийг хамгийн гол нь тусгаж өгье. Хоёрдугаар мэдээж өөрийнхөө ажил мөрөжил бий чаддаг зүйлсийнхаа тухай дэлгэрэнгүй танилцуулна. За гуравдугаарт бол Mommy-ийн одоо сургалтанд сууж авах хугацаанд энэ мэдэрсэн зүйл. За ер нь бол яг одоо видео анкетаа илгээхдээ энэ асуултанд хариулаарай гэсэн тийм заавар нь бас танд хамт очиж байна. Тэгэхээр тэр зааврын дагуу л одоо дараалуулаад ярихад болно. Үргэлжлэх хугацаа нэг 3-аас 5 минут метр хавцаа байхад ерөнхийдөө нь болох. Гэхдээ бид нар дээдлэн хамгийн дээд лимит нь бол 7 минут баталгаарай гэдэг. Ер нь бол хүн нэг 5 минутанд л өөрийгөө хангалттай илэрхийлдэг дөө. Тэгээд бичлэг хийх орчин хувцас хунар тэр юу хамаа байхгүй Mommy агентлагт охтын одоо биднэрт хамаатай биш байдаг зүйлсийг хамгийн нэгдүгээр нь заавал дипломтой байх шаардлагагүй. Хоёрдугаар болохоор заавал ажиллаараа одоо тухайн одоо мэргэжлэрээ тийм олон жил ажилласан байх шаардлагагүй. За гуравдугаарт болохоор та видео анкетаа илгээхдээ Монголд гадаа гэрт машин дотор бааны өрөөнд хүүхдүүдэд унтцаа хойно чимээгүй шивнж ярих чинь бидэрт охтын хамаагүй хамгийн гол нь та өөрийгөө л илэрхийлж яхад болж байгаа гэсэн үг. За тэгэхээр нэг бити санаа зовоорой гэж хэлдэг. За видео анкетаа мэдээж нөгөө утсаа ингээд тавьж байгаа. Тэгээд одоо энэ видео хийж байгаа шиг утсаа ингээд тавьж байгаа. Тэгээд утас руугаа хараад ингээд ярьчихна. За тэгээд хэрэггүй хэсгээ утсан дээр эдитэлж чаддаг бол давт болно. Чадахгүй бол тэгээд тэр чигт мэйлэрийг авалчихдаг. Бид нар бол ойлгоод үзчихнэ. Таныг видеог чинь үзэж байгаа хүмүүс бол багийн ахлагууд байгаа. Тэгээд багийн ахлагууд бол яг тантай адилхан ээж байсан. Ээж хүмүүс тань байсан. Ээж хүмүүс тэгээд сургалтанд суугаад яг тантай адилхан энэ одоо сонгож шалгаруулалтаар ингээд тэмцээд Mommy агентлагт орж ирсэн байдаг тийм хүмүүс бүгдээ багийн ахлагууд ингээд хийж байгаа учраас таны тэр нэг одоо ярьж байгаа зүйлсийг илүү сэтгэлээсээ ойлгоно. Видео бичсэн орчин нөхцөлийг чинь бас маш сайн ойлгоно. Тэгэхээр энэ дээр ерөөсөө охтын санаа зовхгүй аль болох өөрийн чинь ойлгох хүмүүстэй ярьж ийн гэж бодоод гоё дэлгэрэнгүй нээлттэй гэж ярьцаарай. Видео ганцаараа ярих тийм амхамшигтай гэхдээ аль болохоор дэлгэрэнгүй нээлттэй финанс битээснээ зовоорой өвдө ихтэй ярил гэж хэлдэг. За тэгээд Mommy агентлаг бол 2022 онд 1000 ээжийг гэрээсээ ажилдаг болгоно гэсэн маш том зорилго тавьсан байгаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр танд бүр том боломж байна л гэсэн үг. Өнгөрсөн онд бол бид нар ердөө 280 орчим хүмүүсийг тэнцвүүлж авсан агентлаг. Тэгээ энэ чинээс 150 гишүүн яг одоогийн байдлаар ажиллаж байгаа. Бусд нь хайцсан бэ гэхэлэр өөрийнхөө цаг заавыг тооцоолоогүй хүмүүс их хэсэг нь байсан. Би ингээ яг ажилласан чинь онлайн дээр ажиллах боломжгүй байна гэдэг агентлагаас гарсан хүмүүс байдаг. Тэгээд зарим хэсэг нь болохоор нөгөө декретнийхээ хугацаа дуусаад өөрийнхөө үнэтэй ажиллаад орсон хүмүүс байдаг. Маш одоо цөөхөн жоохон хэсэг нь хотоос хөдөөр өгөөд сүлжээгүй газар одоо амьдрах гэсэн баталгаар маш зөв ажиллахаа байсан. За тэгээд ингээд 280-аас 150 бол одоо яг Mommy агентлагт ажиллаад байж байгаа шүү. Тэгэхээр та саяны ярьсан одоо 3 шалтгаантай хүмүүсийн аль нэг рүү л орж байгаа биш бол Mommy агентлаг руу ингээд чөлөөтэй анкетаа ирүүлээрэй. Тэгээд декретээ чинь дуусаад ажилдаа орох хугацаа чинь хараахан болоогүй байгаа зоригтой анкетаа ирүүлээрэй. Бид нар 1000 гишүүнийг тэнцвүүлж авна гэдэг нь танд 1000 боломж байна гэсэн үг. 1000 боломж. Та 1000-ын нэг болоход л хаалцтай. Тэгээд тэнцвүүлж авдаг хүмүүс нь багийн ахлагууд байгаа. Mommy агентлаг одоогийн байдлаар 12 багтай байна. Тэгэхээр 12 ахлах таны анкетыг үзэж агаад тэгээд хэн нэгэн л за би нүнийг сонголоо гэж та сонгож чинь. Магадгүй 3-4 ахлах танд одоо саналаа хариулсан болвол тэр ахлагуудын танилцуулгыг тань руу имэйлээр таны тэмцлээ гэсэн хариултаа хамт илгээд та тэгтгээрийг үзэж агаад тэгээд за би энэ ахлахын багт орё гэж сонголтоо хийгээд тэгээд заагаад явуулахад тухайн ахлах чинь таныг багтаа авна гэсэн үг. Агентлаг тэмцэж орсны дараа шинэ гишүүний хөтөлбөр гээд 14 хоногийн хөтөлбөр
хурц та хамрагдана. Тэрэн дотор Mommy Dagantel-ийн дотоод бүтцийг нь ойлгоно, ажлын хөлсийг нь ойлгоно, бидний дотооддоо ашигладаг, офисын хэмжээнд ашигладаг бүх програмуудыг суралцсан, танилцсан, үйлдлийн дараалал ойлгоно гэсэн үг л дээ. Тэгээд Mommy Dagantel-ийн алсын хараа, дотоод бодлого гэх бүх юмудтай танилцах тийм 14 хоногийн шинэ шүүний төлбөр байдаг учраас тэр хэсэг хүртэл бол та яг өөрийнхөө чадварыг л харуулхад хангалттай гэдээ ойлгочихж болно. За тэгээд та 1000-ны 1 болоход хангалттай. Энэ бол маш өндөр боломж гэж бодож байна. Танд 1000 боломж байгаа шүү. Тэгээд нэгийг нь шүүгээд аваарай. Танд боломж байна. Тэгээд бидэнтэй нэгдээрэй. Харин Mommy Dagantel-д суралцах гэж байгаа бол таны ур чадварыг халамжлагч буюу гэрээсээ ажилладаг ээжүүдийн гэрээсээ ажиллах хүсэлтэй ээжүүдэд 50 төрлийн ур чадвар олгоно гэсэн маш том зорилгыг тавьсан байгаа Mommy Academy гэдэг аппликейшнийг татаад хэрэглээрэй. Амжилт хүсье.